За 503 дахь даалгавар калий оксид ус калийн гидроксидыг үүсгэхийн талаар өгсөн. Тэгэд калий оксид устай харилцаа үйлчлээд калийн гидроксид үүсэх оруулалтын энтальпийн өөрчлөлтийг тооцоолно. За тэгэхээр энийг тооцоолох хоёр арга байгаа. Нэгдүгээр Гесийн хуулиар тооцоолж болно. Эсвэл Гесийн хуулийн мөрдлөгөөр тооцоолж болно. За ер нь Гесийн хуулиар буюу одоо Гесийн цикл зурхад юуг анхаарах вэ гэж. Тэгэхээр Гесийн цикл зурхын тулд нэгдүгürt бол энэ үүсгийн стандартын талбай эсвэл шатхын стандартын талбайг илэрхийлж байгаа оруулуудаа бичих хэрэгтэй гэсэн. Тэгэхээр калий оксид ус калийн гидроксидыг үүсгэхийн тулд өгөгдсөн байна гэдэг нь. За калий хүчил төрөгчтэй харилцаа үйлчлээд калий оксид үүсэх оруулыг бичнэ гэсэн. Тэгэхээр энэ оруул бол энэ оруулын дунд гарах энерги өөрчлөлт нь дельта үүсэх H стандарт калий оксидыг илэрхийлнэ гэсэн. За дараа нь усны үүсгийн стандартын талбай өгсөн байна гэдэг бол ус үүсэх оруулаа бичнэ гэсэн. Ингээд ус үүсэх оруулаа бичээд за энэ оруулын дунд гарах энерги өөрчлөлт нь усны үүсгийн стандартын талбайг илэрхийлнэ. За гэхдээ шингэн байх тийм ээ. За ингээд за 3-д нь болохоор калийн гидроксидыг үүсгэхийн тулд өгсөн. Тийм учраас калийн гидроксид үүсэх оруулаа бичнэ. Биш. Тэнд хоёрыг тавьчих юм бол болчихно. 1 мол бодис үүсгээр бичих ёстой гэсэн. За тэгэхээр ус төрөгчийн өмнө 2-1, хүчил төрөгчийн өмнө 2-1 тавьдаад ингээд хэлж байгаа гэсэн. За тэгэхээр энэ болохоор дельта үүсэх H стандарт калий H-ийн үүсгийн стандартын илэрхийлэл. За энэ гурван уруулаа биччихээд бид нэр Гесийн циклээ зурж олно. За Гесийн циклийг язрах гэхээр тэгэхээр энэ гурван уруулаас ингээд харна. Тэгэхээр одоо төстэй байгаа энэ бодисууд нь эхний төлөв болно гэсэн үг байхгүй. За тэгээд хоёулынх нь найрлалт ингээд ус төрөгч байна. Тэгэхээр эхний төлөв нь бол калий нэмэх нь ус төрөгч нэмэх нь хүчил төрөгч. Энэ бол эхний төлөв гэсэн. За эхний төлөвөөс шууд калий ууш үүсч болно. За тэгэхээр бид нарт нөгөө 2 мол калий ууш үүсэх оруулах гэсэн учраас энийг калий ууших өмнө 2-ыг тавиад тэнцвэлчээ. Тэгэх юм бол калийг өмнө 2 тавьдад ингэж тэнцэж гэсэн үг. За калий ус төрөгч хүчил төрөгч гэдэг элементүүдээс калийн гидроксид үүсэх эхний зам нь бол энэ гэсэн. За энэний дүнд гарах энерги өөрчлөлт бол калийн гидроксид үүсэх стандартын талбайг илэрхийлнэ. За дараа нь энэ элементүүдээс калийн гидроксид үүсэх ямар зам байна вэ гэхээр энэ элементүүд харилцаа үйлчлээд калий оксид бас ус үүсгэж болно. За ингээд дараа калий оксид устай харилцаа үйлчлээд калийн гидроксид үүсгэж болно. За энэ болохоор дараагийн зам гэсэн. За энэ бол эхний сум бол 2-ыг үржих нь калий оксидын үүсэх стандартын талбай. 2-ыг үржих нь шудлаа хэлж. Зөвхөн калий оксидын үүсэх стандартын талбай. 2 дахь сум нь болохоор усны үүсэх стандартын талбайг илэрхийлнэ. За харин калий оксид устай харилцаа үйлчлээд калийн гидроксид үүсгэхэд гарах энерги өөрчлөлт бол зүгээр л энэ урлын стандартын талбай өөрчлөлтийг илэрхийлнэ. За тэгэхээр биднэрт энэ эхний төлөвөөс энэ эцсийн төлөв рүү хүрэх 2 зам байна гэсэн. За эхний зам нь шууд харилцаа үйлчлээд буюу за эхний зам нь элементүүд шууд харилцаа үйлчлээд калийн гидроксидыг үүсгэж болно. 2 дахь зам нь элементүүдээс эхлээд калий оксид ус үүсээд дараа нь энэ хоёр харилцаа үйлчлээд калийн гидроксид үүсгэж болно гэсэн ийм 2 зам байгаа байхгүй. Эхний зам нь 1 шаттай, дараагийн зам нь 2 шаттай. Гэхдээ эхний бол эцсийн төлөв нь адил учраас аль ч замаар явсан одоо урлын дунд гарах энерги өөрчлөлт нь бол адилхан байна гэд эндээс Гесийн хуулийн математик илэрхийллийг бичих юм бол
За дельта үүсэх H стандарт Кали OH. За гэхдээ энэ хоёроор үржигдэх юм байна. Яагаад хоёроор үржигдэж байгаа гэхээр энд 2 мол Кали OH үүсэж байгаа байхгүй. За тийм учраас хоёрын үржихэн дельта үүсэх H стандарт Кали OH тэнцүү. За эхний замын дунд гарах энерги өөрчлөлт гэсэн үг. Одоо хоёр дахь замын дунд гарах энерги өөрчлөлт нь дельта үүсэх H стандарт калий оксид нэмэх нь дельта үүсэх H стандарт ус нэмэх нь дельта орвол H стандарт. За ингэ болоо. За ингээд эхний замын дунд гарах энерги өөрчлөлт нь дараагийн замын дунд гарах энерги өөрчлөлтөөр тэнцүү. Аль ч замаар явсан урвалын дунд гарах энерги өөрчлөлт нь тэнцүү гэж ингэж илэрхийлдэг байна. За эндээс бидний олох байгаа зүйл бол яах нь дельта орвол H стандарт тэнцүү. Хоёрыг үржих нь дельта үүсэх H стандарт калий OH. Эндээс хасах нь дельта үүсэх H стандарт H2O. Дахиад хасах нь дельта үүсэх H стандарт энэ чинь калий 2O. H2O. За ингэ биччихнэ гэсэн. За ингээд одоо тоо отоход орлуулчихна. Ингээд тоо отоход орлуулах юм бол хоёрыг үржих нь. За би нэгжийг орлуулахгүй явчих. Калийн гидроксидыг үүсгэхийн тулд нь хасах 425.9 юм байна. За хасах нь калий оксидыг болохоор хасах 361.5 юм байна. Усных болохоор хасах 285.8 юм байна. За ингэж бодох юм байна да. За тэгэхээр энэ бол хасах тэмдэгтэй хаалт задраад нэмэх болох юм байна. Энэ бас хасах тэмдэгтэй хаалт задраад нэмэх болох юм байна. За ингээд хоёрыг үржих нь цэрэг 425.9. За тэгээд нэмэх нь 361.5. Дахиад нэмэх нь 285.8. Тэгэхээр энэ сөрөг 204.5 кJ гэж ингэж гарч байгаа юм байна. Оруулын дельта H. За ингэж бодчихно. Тэгэхээр бид нар бол одоо аливаа бодисын үүсэх хурал эсвэл аливаа бодисын химийн нэгдлийн үүсэх хурал эсвэл химийн нэгдлийн шатах хурал тий эсвэл элементийн шатах хурал эсвэл саармагч хурлын дулаан энтрийг бол шууд лавлахаас хараад алах боломжтой. Гэтэл одоо дурын урвалын тийм ээ лавлах хүснэгтээ дутханд байхгүй дурын урвалын энтальпи өөрчлөлтийг олохдоо ГЭС хуулийг ашигладаг гэсэн үг. ГЭС хууль бол урвал эхний болон эцсийн төлөвний адил байх юм бол аль ч замаар явсан урвалын дунд гарах энерги өөрчлөлт нь тэнцүү байна гэдэг ийм одоо үндсэн санаагаар цикл зураад за циклээс математик илэрхийлэлээ гаргаад тооцоо хийдэг ийм аргыг бол ГЭС хууль гэж нэрлэж байгаа. За ГЭС хуулийн мөрдлөгөөр бид нар бас шууд бодж болно. ГЭС хуулийн мөрдлөгөөр яаж бодох вэ гэхээр ГЭС хуулийн мөрдлөгөөр бодохын тулд бид нар эхлээд урлаа биччихнэ. Калий оксид устай харилцуулжлээд калийн гидроксид үүсчээ. Бидний олгож байгаа юм бол энэ урвалын дельта H. Дельта H-ийг олгож байгаа. Тэгэхээр биднэрт юу өгсөн гэхээр калий оксидын үүсгэх стандартын талбай өгсөн. Бас усны үүсгэх стандартын талбай өгсөн. Бас калийн гидроксидын үүсгэх стандартын талбай өгсөн. Тэгэхээр саяын одоо зурсан циклээс ямар одоо мөрдлөгөө гарч ирдэг вэ гэхээр дурын урвалын стандартын талбай өөрчлөлт гэдэг бол дельта үүсэх H стандарт бүтээгдэхүүн бодис. Хасах нь дельта үүсэх H стандарт
их утас гэсэн ийм үрдэлгээ орж ирдэг. Өөрөөр хэлбэл дурын оруулын талбай өөрчлөлтийг олохдоо бүтээгдэхүүн бодисын үүсгэхийн стандартын талбайны хэлбэрээс их утасын үүсгэхийн стандартын талбайны хэлбэрийг хасаад олж олно гэж. За тэгэхээр энэ мөрдлөгөө ёсоор орлуулад бодох юм бол бүтээгдэхүүн бодисын кали яваш. Гэхдээ хоёроор үржигдэн тийм ээ. Хоёрыг үржигэн дельта үүсэх H стандарт кали яваш хасгана. За их утасын нийлбэр дельта үүсэх H стандарт кали оксид нэмэх нь бүтээгдэхүүн бодисын нийлбэр их утасын нийлбэр учраас хоёр их утасынхаа дельта H-ыг нэмнэ гэсэн. Дельта үүсэх H стандарт H2O. За ингээд орлуулад бодох юм бол саяхан бидний 204.5 кJ гэдэг энэ хариу гарнаа гэсэн. За ингээд зөв хариу нь бол хасах 204.5 кJ экзотерм гэдэг хариу зөв байх нэ. За дараа нь биднэрт шууд бэлэн гээсээ цикл өгсөн байна. Тэгэхээр эндээс бид нэр одоо шууд цикл ашиглаад ерөөхдөө бодно гэсэн. Их утасын холбооны энерги гэдэг нь Q шингээс энерги гэсэн. За бүтээгдэхүүн бодисын холбооны энерги гэдэг нь Q ялгарсан энерги гэсэн. За эндээс их утасаас бүтээгдэхүүн үүсэх одоо эхний зам нь бол энэ байна гэсэн. Шууд холбоонууд нь тасраад одоо элемент нөөц төрөгч, хүчил төрөгч, ус төрөгч үүсч болно. Эсвэл дараагийн зам нь болохоор эхлээд шатаад нөөц хүчлийн ус үүсгээд дараа нь энэ доторх холбоонууд нь тасраад атомууд шилжиж болно. Ийм хоёр зам байна. Тэгэхээр эндээс бид нэр математик илэрхийлэл бичих юм бол эхний замын дунд гарах энерги өөрчлөлт нь болохоор Q шингээс энерги. За дараагийн замын дунд гарах энерги өөрчлөлт нь болохоор дельта урвал H стандарт. За тэгээд нэмэх нь Q ялгарсан энерги байгаа байхгүй. За эндээс дельта урвал H стандарт гэдэг нь болохоор Q шингээс энергиэс хасах нь Q ялгарсан энерги гэсэн. За ингээд одоо нөгөө Q шингээс энерги олно. Q шингээс энерги гэдэг нь болохоор CH холбоо 4 тасарсан гэсэн. За ингээд Q шингээсэн энерги нь гэхээр 4-ийг үржих нь E CH нэмэх нь 2-ыг үржих нь E тохор холбоо. За ингээд шингээсэн энерги нь гараад ирнэ. За орлуулаа шууд бодчихъя. 4-ыг үржих нь 410. Нэмэх нь 2-ыг үржих нь 500. За ингээд 410-ыг үржих нь 4 нэмэх нь 2640. 2640 гэлж байгаа. За Q ялгарсан энерги нь болохоор CO за энийг ялгарсан ч гэж бичихгүй юм байна. За зингээ. Яг ялгарсан гэд бичгээр эн чинь нөгөө за Q шингээсэн их утас гэж. Их утасын доторх химийн холбоо тасрахад шингээсэн энерги тэр ялгарсан гэдэг нь болохоор чинь бүтээгдэхүүн бодисын доторх химийн холбоо тасарч байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ Q шингээсэн гэхдээ бүтээгдэхүүн бодист химийн холбоо тасрахад шингээсэн энерги гэсэн. Тэгэхээр бид нэр энийг Q шингээсэн гээд бүтээгдэхүүн бодист энэ сумны дагуу гэхээр бүтээгдэхүүн бодис доторх химийн холбоо тасраад атомууд шилжиж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр энэ энерги шингээн гэсэн. Тэгэхээр энийг бид нэр ингэ бичих юм. Бүтээгдэхүүн гэж бичиж чинь. За ингээд эндээс урвалын дунд орох энерги өөрчлөлт гэдэг нь бол Q их утасын холбоо тасрахад шингээсэн энергиэс хасах нь Q бүтээгдэхүүн бодисын холбоо тасрахад шингээсэн энерги гэсэн. За ингээд энэ болохоор их утасын доторх холбоо тасрахад шингээсэн энерги нь одоо болохоор бид нар бүтээгдэхүүн бодисын холбоо тасрахад шингээсэн энергийг олгож байна. Энэ шингээсэн энерги гэхдээ
бүтээгдэхүүн бодистой холбооцох Шингис энерги. За ингээд хоёрыг үржих нь CO давхар холбоо, нэмэх нь 4-ийг үржих нь Аша холбоо. За ингээд тоо утгуудаа орлуулчих. 2-ыг үржих нь 740. Нэмэх нь 4-ыг үржих нь 480. За ингээд 2-ыг үржих нь 740. Нэмэх нь 4-ыг үржих нь 480. 3400. 3400 кJ гэсэн үг. За ингээд дельта оруулаа болъё. Дельта оруулаа стандарт гэдэг бол эффективсэн Шингисийн энергиэс 2640-өөс хасах нь бүтээгдэхүүн бодисын Шингисийн энерги буюу 3400. За ингээд сөрөг 760 кJ гэж ийм хаа гарч байгаа юм. Тэгэхээр зөв хариу нь B гэсэн үг. За дараагийнх нь бас одоо сүүлийн үед дандаа ингээд цикл өгчдөг болоод байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл гэсийн хуулийг ашиглаж чадж гинэ үгүй. Гэсийн хуулийн мөрдлөгийг ашиглаж чадж гинэ үгүй гэхээсээ илүү гэсийн хуулийг ашиглаж чадж гинэ үгүй гэдгийг шалгадаг болсон гэсэн үг. За өгсөн энтальпийн цикл болон бодисуудын шатахын стандартын энтальпийн утгыг ашиглан этаны үүсгэхийн стандартын энтальпийн өөрчлөлтийг тодорхойлно гэж. За тэгэхээр энэ бол этаны үүсгэхийн стандартын энтальпийг илэрхийлнэ. Яг гэвэл элементүүдийн харилцан үйлчлэлээр 1 мол eta өсөж байна. За харин энийг 1-р сум бичиж, энийг 2-р сум бичиж, энийг 3-р сум бичиж. Тэгэхээр 1-р сум бол дельта шатах H стандарт C-г илэрхийлж байна. За гэхдээ эн чинь 2-оор үржигдэх юм байна. Яг гэвэл 2 мол C шатж байгаа учраас бид нар 2-оор үржүүлж чинь. Тэгэхээр 2-ыг үржих нь дельта шатах дельта шатах H стандарт C. За хоёр дахь сум бол 3-ыг үржих нь дельта шатах H стандарт ус төрөгч юм байна. Харин 3-р сум бол дельта шатах H стандарт C2H6-ыг илэрхийлж байна. Тэгэхээр бид нар урлуудаа л харна. Балж чулуун шатаа CO2 үүсгэх нь 1-р сумны дагуу гэхээр 2-р сумны дагуу гэхээр ус төрөгч шатаад ус үүсгэх нь 3-р сумны дагуу гэхээр C2H6 буюу этан шатаад ус нүүрс хүчлийг үүсгэж байгаа. За гэсийн хуулийн математик илэрхийллийг бичих юм бол за эхний төлөвийг би хараар дугуйлъя. Эхний төлөв бол энэ элементүүд байна. Яг гэвэл энэ элементүүдээс сумнууд эхэлж байгаа байхгүй. Сайн ойлгохгүй бол тэгж харж бол сум хаанаас эхэлж чинь тэр эхний төлөв гэсэн. Сум хаан дуусч чинь тэр эцсийн төлөв гэсэн. Тэгэхээр эцсийн төлөв нь энэ гэсэн. Тэгэхээр элемент нүүрс төрөгч ус төрөгчөөс нүүрс хүчлийн ус үүсэх одоо хоёр зам байна. За эхний зам нь бол нүүрс төрөгч ус төрөгч тус бүр шатаад шууд нүүрс хүчлийн ус үүсгэж болж байна. Энэ гэсэн эхний зам нь. Дараагийн зам нь болохоор энэ нүүрс төрөгч ус төрөгч нь харилцан үйлчлээд эхлээд этан үүсгээд этан нь эхлээд этан үүсээд тийм ээ. Дараа нь этан нь шатаад нүүрс хүчлийн ус үүсгэх гэдэг ийм хоёр шаттай хоёр дахь зам нь тийм. Тэгэхээр нүүрс төрөгч ус төрөгч гэдэг элементүүдээс нүүрс хүчлийн ус үүсгэх хоёр зам байна. Эхний зам нь бол шууд шатаад элементүүд шатаад нүүрс хүчлийн ус үүсгэж болно. Дараагийн зам нь болохоор нүүрс төрөгч ус төрөгч гэдэг элемент нь харилцан үйлчилж этан үүсгээд дараа нь этаны шаталтаар нүүрс хүчлийн ус үүсэж болно гэдэг. За тэгэхээр эндээс математик илэрхийлэл бичих юм бол эхний замын дүнд гарах энерги өсөлт нь 2-ыг үржих нь дельта шатах H стандарт C нэмэх нь дельта шатах H стандарт ус төрөгч энэ чинь 3-аар үржигдэн тийм ээ. Ус төрөгчөөр чинь 3-аар үржигдсэн байгаа шүү. Нэмэх нь 3-ыг үржих гэж. За ингээд тэнцүү.
За энэ бол эхний замын дунд гарах энерги өөрчлөлт буюу энэ замын дунд гарах энерги өөрчлөлт нь. За одоо би 2-дугаар замын дунд гарах энерги өөрчлөлтийг бичих чинь. За тэр нь дельта үүсэх H стандарт C2H6 нэмэх нь дельта шатах H стандарт C2H6 ингээд бичиж. За бидний олгож байгаа нь энэ. Тийм учраас энэ бол 2-дугаар замын дунд гарах энерги өөрчлөлт нь. За ингээд бичих юм бол бид нар дельта үүсэх H стандарт C2H6-га үлдээгээд шатгаа нөгөө тийш нь гаргачих юм бол 2-ыг үржих нь дельта шатах H стандарт C нэмэх нь 3-ыг үржих нь дельта шатах H стандарт ус төрөгч хасах нь дельта шатах H стандарт C2H6 гэсэн. За ийм бичгэл болно гэсэн. Тэгэхээр эндээс бид нөгөө этан үүс хөрвлээ салгаа бичих юм бол ингэж бичих нь байл л да. За ингээд тэгээд C2H6 гэж бичнэ. Тэгэхээр этан үүс хөрвлийн хувьд бол энэ хоёрын их байдас энэ болохоор бүтээгдэхүүн байдас. Тэгэхээр бид эндээс бас мөрдлөгөө гарч ирдэг гэсэн үг л дээ. За альва бодисын үүсгийн стандартын хэлбэг гэдэг бол за ер нь заавал үүсэх гэх алуугүй. Өөрөөр хэлбэл ингэсэн гэсэн үг шүү дээ. Энэ орвлын дунд гарах энерги өөрчлөлт нь л яах нь дельта үүсэх H стандарт C2H6-ыг илэрхийлж байгаа гэсэн. Тэгэхээр ер нь эндээс бид дурын орвлын дунд гарах энерги өөрчлөлт гэдэг бол дельта шатах H стандарт их байдас. Өөрөлдөл бид нартайгаа этан үүсэх хөрвлөө нүүрс төрөгч болон ус төрөгч нь их байдас байхгүй. Хасах нь C2H6 бүтээгдэхүүн байдас тийм ээ. Тэгэхээр дельта шатах H стандарт бүтээгдэхүүн байдас гэсэн ийм мөрдлөгөө гарч ирдэг гэсэн. Өөрөлдөл дурын орвлын их олон бүтээгдэхүүн байдлуудын шатахын стандарт энтальпи өөрчлөлт нөхсөн байх юм бол бид нар Гейсийн циклийг зурхгүйгээр бүтээгдэхүүн байдлын их байдлын шатахын стандарт энтальпи өөрчлөлтөөс бүтээгдэхүүн байдлын шатахын стандарт энтальпи өөрчлөлтийг хасаад шууд олчих боломжтой гэдэг ийм мөрдлөгөө гарч ирж байгаа гэсэн. За ингээд хэдүүлээ Гейсийн циклээс гаргасан энэ одоо математик илэрхийлэлтэд орлуулад этаны үүсгийн стандартын энтальпиг олъё. Дельта үүсэх H стандарт C2H6 тэнцүү. 2-ыг үржих нь C-ийг хасах 394 нэмэх нь ус төрөгчөх 3-ыг үржих нь хасах 286. За ингээд хасах нь хасах 1560. За ингээд энийг бодно да. 2-ыг үржих нь 394 нэмэх нь 3-ыг үржих нь 286. За тэгэхээр хасах 1644 гарч байна. Хасах 1644. Харин энэ хасах тэмдэгтэй алдыг задлахад нэмэх болно. Тийм учраас нэмэх нь 1560. Тэгэхээр хасах 86. Сөрөг 86 хэлж байгаа бол гэж. За ийм хариу гарах юм байна. Тэгэхээр бидний зөв хариу нь бол B гэж дуулах юм байна л да. 508. 508 B. За 510. За 510 бол бас цикл зурж болсон. За ер нь цикл зурх юм байна да тий. Өгдлийг ашиглан йод фтор 3-ын үүсгийн стандартын талбыг олно. За яг цикл зурхгүй байсан ч болох юм. Биднэрт ийм хоёр урвал өгсөн юм байна. Нөгөө Гейсийн хуулийн мөрдлөгөөг л ашиглаж болох юм байна гэж хэлээд байгаа. Тэгэхээр
Биднэрт ийм хоёр урвал өгсөн байна. За энэ. За тэгэхээр эхний урвалын дүнд гарах энерги өөрчлөлт нь энэ юг хэлэх юм бэ гэж. За энэ бол хоёрыг үржих нь дельта үүсэх H стандарт H фторыг илэрхийлнэ. Яг гэвэл энэ урвалаар хоёр элементүүдийн харилцан үйлчлэлээр 2 мол йод фторид үүсэж байгаа байхгүй юу? Йодын йод фторид. За тэгэхээр энэ урвалын дүнд гарах энерги өөрчлөлт бол йод фторыг хоёрыг үржих нь дельта үүсэх H стандарт йод фторыг илэрхийлнэ. Тэгэхээр эндээс бид нэр юуг олж болох вэ гэхээр дельта үүсэх H стандарт йод фторын үүсгийн стандартын төлбөрийг олж олно. За тэр нь хэдийн гэхээр тэрийг яаж олох юм гэхээр энэ урвалын дунд гарах энерги өөрчлөлтийг л яах нь хоёрт хуваачна. За ингэхээр хэд гарах нь 22-т байгаад ойлгомжтой 10 юм байна тийм ээ. Энэний үүсгийн стандартын талбай. За дараагийн урвал болохоор гэсэн байна. Йод фтор нэмэх нь фтор 2. Тэгээд йод фтор 3 байгаа хгүй өгсөн. За тэгээд энэ урвалын дунд гарах энерги өөрчлөлт нь хэдэм бэ гэсэн чинь сөрөг 100 гэдэг өгсөн хгүй. За би нэгжийн тавихгүй явчих. Бидний олох юм юу юм бэ гэсэн чинь дельта үүсэх H стандарт йодын тэрий холоор идэв шүү дээ. Энэ тэрий фторидын үүсгийн стандартын төлбөрийн өөрчлөлтийг олно уу гэхээр дельта үүсэх йод фтор 3-ыг олгож байгаа хгүй. За тэгэхээр энэ урвал дээр хэдүүлээ нөгөө мөрдлөгөөг нь биччихье. Гэс үеийн мөрдлөгөөг. Дельта урвал H стандарт тэнцүү бүтээгдэхүүн мэдсийн үүсгийн стандартын талбын нийлбэрээс их хойцын үүсгийн стандартын талбын нийлбэрийг хаснаа гэдэг мөрдлөгөөгөө биччих юм бол энэ урвалын энэ талбын өөрчлөлт гэдэг бол йод фтор 3-ын үүсгийн стандартын талбын өөрчлөлтөөс хасах нь их хойцын үүсгийн стандартын талбын өөрчлөлт. Тэгэхээр дельта үүсэх H стандарт йод фтор дельта үүсэх H стандарт йод фтор. За тэгээд нэмэх нь дельта үүсэх H стандарт фтор гэж ингэж бичигдэнэ. За ингээд энэ бол бүтээгдэхүүн бодис үүсгийн стандартын талбай. Энэ бол их хойцын үүсгийн стандартын талбай. За энэ бүтээгдэхүүн гэс үеийн мөрдлөгөөг ашиглаад байна тийм ээ. За эндээс болохоор дельта үүсэх H стандарт фтор 2 нь бол тийг байна. Яг гэвэл энэ элемент учраас элементийн үүсгийн стандартын талбай бол тийг байдаг. Өөрөөр хэлбэл элементүүдийн харилцан үйлчлэлээр элемент үүсэхгүй гэсэн. За ингээд одоо орлуулчих. Урвал нь болохоор сөрөг 100 тэнцүү йод фтор 3-ыг мэддэхгүй байгаа. Дельта үүсэх H стандарт йод фтор 3-ыг олгож байгаа. Хасах нь йод фторынхыг болохоор түрүүн бид нар 10 гэд олцсон. За ингээд эндээс дельта үүсэх H стандарт йод фтор 3 тэнцүү хасгаар нь сөрөг 10 уршаа ороод эерэг 10 болоод 100 дээр нэмэгдэхээр сөрөг эрг гэсэн үг. За ийм хариу гарна гэсэн үг. Тэгэхээр сөрөг эрг гэдэг нь 510 D гэсэн үг. А 520-ын B юм байна шүү дээ. Сөрөг эрг гэдэг чинь D гэж бодлоо ирчих. За дараагийнх нь энэ 511 байна. За эндээс бид нар бас юг харж чадж байна гэдэг нь чухал. Тэгэхээр хамгийн эхний урвал болохоор бид юуг илэрхийлж чадах вэ гэхээр хамгийн эхний урвал бол дельта шатах H стандарт C-г илэрхийлнэ. Яг тэгвэл энэ урвалаар 1 мол C хүчил төрөгч дотор бүрэн шатж байгаа. Өөрөөр хэлбэл их хойц талаас нь харах юм бол. За бүтээгдэхүүн бодис талаас нь харах юм бол юу хэлэх юм гэхээр
дельта үүсэх H стандарт CO2-ыг бас илэрхийлж чадна. Яг гэвэл нэгдүгээр урвал буюу энэ урвалаар элементүүдийн харилцан үйлчлэлээр 1 мол нүүрс хүчлээ үүсэж байгаа. За тэгэхээр урвалыг хараад энэ урвалын дунд гарах энерги өөрчлөлт юуг илэрхийлж чадах вэ гэдгийг одоо мэддэг байх юм бол бас химийн нэрхтэ даалгавруудыг одоо илүү сайн хийх боломжтой гэсэн. За дараа нь болохоор хоёр дахь урвал нь юуг илэрхийлэх юм гэхээр их хөц талаас нь харах юм бол хоёрыг үржих нь дельта шатах H стандарт ус төрөгчийг илэрхийлж чадна. 2 мол ус төрөгч хүчил төрөгч дотор бүрэн шатж байгаа байхгүй. За бүтээгдэхүүн бодис талаас нь харах юм бол за энд хоёрын тоог нь харагдсан юм байна. Бүтээгдэхүүн бодис талаас нь харах юм бол хоёрыг үржих нь дельта үүсэх H стандарт H2O илэрхийлнэ. За хамгийн сүүлийн урвал юу илэрхийлэх вэ гэж. Хамгийн сүүлийн урвал бол хамгийн сүүлийн урвалын дунд гарах энерги өөрчлөлтүүд бол дельта шатах CH4-ыг илэрхийлнэ. Яг гэвэл хамгийн сүүлийн урвал гэдэг нь 1 мол метан хүчил төрөгч дотор бүрэн шатж байгаа гэсэн. За тэгэхээр хүснэгтэнд биднэрт ийм зүйл өгсөн байна. За урвалаа бичих юм бол C 2 мол ус төрөгчтэй харилцан үйлчлээд метан үүсэж байгаа урвал байна. Тэгэхээр бидний зорилго бол энэ урвалын дунд гарах энерги өөрчлөлт буюу дельта үүсэх H стандарт метаны үүсгийн стандарт нөлбөө өөрчлөлтийг олгож байгаа гэсэн. Тэгэхээр биднэрт их бодисын дельта шатах өгсөн байна. Лавлах хүснэгтэн тийм ээ. Бүтээгдэхүүн бодисын дельта шатах өгсөн байна. Тийм учраас хэдүүлээ шууд гэсийн үеийн мөрдлөгөөр бодчих. Гэсийн үеийн мөрдлөгөө гэдэг нь урвалын дунд гарах энерги өөрчлөлт гэдэг бол их бодисын шатахын стандарт энтальпийн хэлбэрээс хасах нь бүтээгдэхүүн бодисын шатахын стандарт энтальпийн хэлбэр гэсэн. За ингээд их бодис нь болохоор C гэдэг нь хэдий хасах 394. За энэ дээр нэмэх нь сэрэг 394 нэмэх нь 2 мол ус төрөгчийн шатахын стандарт энтальпи өөрчлөлт гэхээр нэмэх нь сөрөг 572. За ингээд энэ их бодисын шатахын стандарт энтальпийн хэлбэр хасах нь бүтээгдэхүүн бодисын шатахын стандарт энтальпийн хэлбэр гэдэг нь 890. За ингэж бичнэ гэсэн. Тэгэхээр энэ илэрхийлэл хаана байна вэ гэхээр C дээр байх шиг байна. Хоёрыг үржих нь байхгүй. За өснөгт мэдээ этаны энэ метаны юм байна. За энэ метаны үүсгийн стандартын талбай юм биш үү. Тэн дээр биднэрт метан үүсэх хурал өгсөн учраас за тэгээд ингээ энэ хоёрын тоог дарчих юм бол зөв хариу нь C байх боломжтой болжээ. Зөв хариу нь C байх боломжтой. Гэхдээ ямар ч байсан бодолтой яг ийм хэлбэрээр л хийнэ гэсэн. Энэ тестийг хуулж оруулахдаа хариун дээр нь C хариуг буруу хуулаад оруулсан юм шиг байна. За дараагийн даалгавар нь 518. За 518 нь болохоор түр килкалораар юм байл нэгж нь. Гэхдээ бид нарт энэ ацетилений шатах өгсөн, бас этаны шатах өгсөн. Тэгээд CO2-ын үүсэх өгсөн, бас H2O-гийн үүсэх өгсөн. За тэгэхээр бид нар одоо ацетилений шатах хурлаа бичих юм бол CO2H2 нэмэх нь O2. За ингээд CO2 ус үүсэж байгаа юм байна. За тэгэхээр энд 2 тавигдаад 4. Энд 5-ыг хуваах нь 2 тавиад ингээд тэнцэх юм байна. Урал бол. За эндээс энэ урвалын дунд гарах энерги өөрчлөлт нь юу хэлэх вэ гэхээр CO2H2
За дельта шатах H стандарт C2 H2-ыг илэрхийлнэ. За тэгэхээр биднэрт энэ урвалын дунд гарах энерги өөрчлөлт байгаа гэсэн. За тэгвэл энэ урвалын дунд гарах энерги өөрчлөлтийг Гесийн хуулиар мөрдлөгөөр яаж олох юм бэ гэхээр биднэрт CO2-ийн үүсэх бас усны үүсэх байгаа. Бидний олох юм бол ацетилины үүсхийг олгож байгаа. Тийм учраас үүсгээ ашиглаад яаж олох юм бэ гэхээр бүтээгдэхүүн байдлын үүсгийн стандарт энтальпийн хэлбэрээс хасах нь их байдлын үүсгийн стандарт энтальпийн хэлбэр гэхээр CO2-ийн үүсгийг 2-ыг үржих CO2-ийн үүсэх нэмэх нь дельта үүсэх H стандарт H2O. За ингээд энэ их байдлын үүсгийн стандартын хэлбэр болсон гэсэн. Хасах нь дельта үүсэх H стандарт C2 H2 гэсэн үг. За ингээд бидний олох юм нь болохоор энийг олгож байгаа юм. Энийг. За ацетилины үүсгийн стандартын талбарын өөрчлөлт гэдэг бол тэнцүү энийг урш нь оруулаад юугаа хойш нь оруулах юм бэ? Урвалынхаа стандартын талбарын өөрчлөлтийг хойш нь оруулах юм байна л та. Хоёролт ихээр. Тэгэхээр дельта үүсэх H стандарт CO2 энэ бол хэвээр бичигдэх юм байна. Нэмэх нь дельта үүсэх H стандарт H2O хасах нь дельта оруулах юм байна. За ингээд тойрогчих юм байна. За ингээд одоо тоо утгуудаа орлуулнаа. Тоо утгуудаа эндээс орлуулад эхэлж. Дельта оруулах стандарт гээд за 2-ыг үржих нь сөрөг 94. Нэмэх нь сөрөг 58. За ингээд их байдлын энтальпийн хэлбэр хасах нь урвалынх нь сөрөг 311. За ингээд энийг бодно да. За энэ хасах тэмдэгтэй хаалт задрахаар тэмдэг нь эерэг болох юм байна. 2-ыг үржих нь 94. Тэгэхээр сөрөг 65 гарах юм байна. Эерэг 65 гарч байгаа юм байна. За ингээд бид нар юуг олч вэ гэхээр уруул гэж бодлоо бичсэн байна шүү дээ. Уруулах байгаа шүү дээ. Бид нар энд дельта үүсэх H стандарт C2 H2-ыг олсоо. За одоо дараа нь бензолын үүсгийг олох юм. Тэгэхээр бензолын үүсгийг олно гэдэг нь бензол үүсэх уруулаад бичнэ гэсэн үг. За C6H6. Энд 6 тавигдаад энд 3 тавигдах юм байна. За тэгээд саяхаараа бодчихно. Дельта үүсэх H стандарт C6H6 гэдэг бол 6-г үржих нь дельта үүсэх H стандарт CO2 нэмэх нь 3-ыг үржих нь дельта үүсэх H стандарт H2O. За ингээд бүтээгдэхүүн байдлын үүсгийн стандарт хэлбэрийн хэлбэр гэсэн үг. Хасах нь дельта оруулах гэсэн үг тийм. За энд болохоор би бензолын үүсэх уруулыг бичсэн. Харин миний энэ бичээд байгаа илэрхийлэл болвол энэ уруул дээр бичиж байгаа шүү дээ. Яг гэвэл бензолын шатах уруулын стандарт энтальпийн өөрчлөлт өгсөн учраас бид нэр бензолын шатах уруулаа бичиж байгаа тэндээс яг дээр нөгөө ацетилины шатах уруулыг бичсэнтэй л адилхан гэсэн үг. За ингэж бичсэн гэсэн үг шүү. Тэгэхээр хэдий 12 15 40 15 хаах нь 2-ыг тавьчих юм байна. За энэ уруул дээрээс гаргаж ирсэн гэсэн үг. За ингээд тоо утгаа орлуулчихъя. Тоо утгаа орлуулад бензолын үүсгээ олчихъя. За ингээд 6-г үржих нь сөрөг 94. Нэмэх нь 3-ыг үржих нь сөрөг 58. За ингээд бүтээгдэхүүн бодисын үүсгийн стандарт хэлбэрийн хэлбэр болсон. Хасах нь урвалынх буюу бензолын шатахын стандарт хэлбэрийн өөрчлөлт болохоор сөрөг 702. За ингээд нэг бодно да.
6-г өрчих нь сөрөг 94, нэмэх нь 3-ыг өрчих нь 58. За бүтээгдэхүүн бодисын үүсгийн стандартын төлбөрийн хэвлэл нь сөрөг 738 юм байна. За энэ хасах тэмдэгтэй хаалт задраад эерэг болоод нэмэх нь 790 болоод за ингээд 52. Бензолын үүсгийн стандартын талбай өөрчлөлт нь 52 кJ-ыг өрчих нь молийн сөрөг 1 гэсэн үг. За эндээс за ингээд эхний хоёр даалгавраа хийшлээ гэсэн үг. Ацетилны үүсгийг болоод бензолын үүсгийг болцсон. Ацетилны үүсэг 65, бензолын үүсэг 52 гарсан гэсэн үг. За одоо гуравт даалгавар нь болохоор ацетилнээс бензол гаргахад хичнээн килокалори дулаан ялгахыг тооцоолно гэж байгаа. За тэрийн нэмэлт нь бодчихноо. Ацетилнээс бензол гаргав. За ацетилны тэрийн мэрж хурвлаар за бензол үүснэ. За бид нар энэний үүсгийг олцсон. Бас энэний үүсгийг олцсон. Тийм учраас бид нар энэ урвалгыг олохдоо бүтээгдэхүүн бодисын үүсгийн стандартын талбай нийлбэрээс хасах нь их бодисын үүсгийн стандартын талбай нийлбэрийг хасна. Анчин 3-оор үжигдэх юм байна. За ингээд орлуулга бодчихъя. 52 хасах нь 3-ыг өрчих нь 65 юм байна. За ингээд 143. Энэ урвалын дунд гарах энерги өөрчлөлт нь 143 кJ-ыг өрчих нь молийн сөрөг 1. За. Тэгэхээр урвалаа харахаар 3 моль ацетилен буюу сөрөг шүү. Сөрөг 143.1. 143. Тэгэхээр урвалаа харахаар 3 моль ацетилен буюу хэвийн нөхцөлт бол 67.2 литр ацетилен урвалд ороход 143 кJ дулаан ялгарч байгаа гэсэн үг. Тэгээд 2.016 литр ацетилен урвалд ороход хэд ялгарх юм бэ гэд ингээ болчихно. За тийм ээ. 429 кJ юм байна. Тэгэхээр E цэг F нь болохоор E цэг F нь 4 цэг 3 гэж ингэж олгох нэ. За ингээд химийн энерги бүлэг сэдвийн эхний хэсгийн бодол тайлбар дуслаа гэсэн үг.